сайн байцгаана уу? Энэ бичлэгээрээ би Ghibli студио ашиглаад хэрхэн түлхүүрний осор хийх вэ талаар бичлэг хийж байна. За эхлээд Ghibli студиогоор хувиргах зураг сонгоё. За би Instagram руу орж жагаад энэ гэр бүлийнхаа зургийг сонголоо. За хувиргах зураг оруулаад ингээд миний саяны хувиргасан зураг ийм зураг болсон. Тэгээд одоо энийгээ дахиж хувиргуулад би ингээд нэраа хөвгтөө тэрвэрсэн байгаагаар ингээд дөрүүлээ болгоод хувиргуулчих. За ийм боллоо. За ийм болж байна. Уул нь энэ дээр болохоор эхний зураг дээр ингээд миний хүүгийн шигэн царай аюу хөөрхөн харагдаад байгаа байхгүй юу? Дөрүүлээ болгоо хувиргацсан чинь түшгийн нөгөө хөөрхөн гараа ингээд пис болгоцсон байсан. Тэр нь байхгүй болсон. Ингээд өмнөхөөс арай өөр царайтай арай том хүүхч ингээд гар марна аюу том болоод тэгээ сүултээ жоохон олон хувиргаад ирэхээр алдаатай болоод ирчихдээ юм бэлээ. Тэгээ эсвэл болонгуутлаа ийм гунигтай царайтай болоод тэгээ ер нь бол зурагнууд маань бэлэн болсон. Одоо энийг хэвлээд түлхүүрний осроо хийхэд бэлэн болгоод аваад ирье. За би сая зураг хэвлэлчлээ. Тэгээд А4-ийн цаасан дээр түлхүүрний осроо хийхэд энэ хэрэг болдог. Энийг одоо юу гэх юм бол пац гэдэг ийм төхөөрөмж хөө машин хэрэгтэй. Тэгээд энэ нь болохоор яг энэнд тохирсон зүсгч нь баггүй юу? За одоо зүсч үзүүлье. Ингээд зүсээд за ингээд саяны зүсгчээрээ ингээд зүсчлээ. За ингээд осор маань бэлэн болчлаа. Ийм хөлн боллоо. Яа. Дахиад ихнээс ямар утгатай юм бэ? Тэгтээ ямар ярихтай муу юм аа.